Тэгэхээр энэ жилийн эдийн засгийн чуулганы гол сэдв нь бол итгэлцэл байна. Тэгэхээр зохион байгуулагчдын зүгээс бол бидэрт өөр хувилбар байгаагүй. Яг энэ цаг үед бол итгэлцэл гэдэг энэ асуудлыг тойрч ярихаас өөр аргагүй адил бид нар орчлоо гэж ярьж ийн л да. Таны талаар юу гэж бодож байна? Би бол энэ форумын энэ мессеж гэдэг юм уу энэ гарчиг болвол их тийм цаг үе болсон гэж ойлгож байна. Яг үнийг хэлэхэд бол итгэлцэл их буурсан ийм эдийн засгийн харилцаанд бид яваад орцсон. Энэ маань өөрөө бол одоо хөрөнгө оруулалтыг сааруулах, тэгэд эдийн засгийн сөрөг үр дагаврыг бий болгох ийм үр дагаварт хүргэсэн. Тэр үр дагавраа бид одоо амсаа сууж ин л та. Гэхдээ энэ нэг зүйлийг би одоо хэлэх үгэнтэй ч хэлхийн нэг их чухал зүйл нь юу гэхээр зэрэг итгэлцэл гэж ярих нэг хэрэгээ. Итгэлцэл гэж ярих бол бүгд ярина. Одоо би эндээ итгэе, хамтраа итэр гэж ярьдаг. Энийг урд нь чирчсэн 10 жилийн өмнө ч ярьж л байсан. Тэгэхээр зэрэг тэр итгэлцэл гэдгийг зүгээр үг яриа болгохгүй тулд бол институцчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр итгэлцэл гэдэг зүйлийг хэн хаанч их болох юм. Тэр итгэлцэл гэдэг зүйлийг хаана яаж хийх юм. Яг барин тавин ямар тогтолцоо байвал тэр итгэлцлийг зохицуулж чадах уу? Тэр итгэлцлийн менежмент явагдаж чадах уу? Энийг тодорхой ойлгож явах. Тэгэхээр бид бол яг энэ чиглэлээр бол одоо би бас зарим нэг тодорхой дэвшлүүд гарах гэж байгааг хэлнэ. Тэрний үгээр жишээ нь өнөөдөр нийслэл бол маш том зорилт тавьсан, их хэмжээний хөрөнгө саарсан зорилт тавьсан. Бид хувийн хвшилтээрээ төсгөлж явахаас өөр аргагүй. Ер нь хувийн хвшилтээрээ төсгөлж явах нь бол өөр их чухал. Яг гэвэл татвар төлөгчдийн хөрөнгөөр тоглож байгаа засаг захиргаанаас өөрийнхөө хөрөнгөөр эрсдэл хүлээж байгаа хувийн хвшил хамаагүй тооцоотой хэрсүү байдаг. Тийм учраас энэ бол хөрөнгө оруулалтыг дандаа үр ашигтай болгочдөг. Тийм учраас бид нар бол энэ ирээдүйн хөгжлийн одоо үйл ажиллагааны үр ашигтай байг гэвэл төр хувийн хвшилтээр түншлэн. Төр хувийн хвшлийн түншлэх гэж ярих нь амархан. Тэрийг институцлуулах хэрэгтэй. Хэрвээ одоо жишээ нь засаг захиргаа хувийн хвшлийн өмнө хөлөөс үүргээ биелүүлэхгүй бол хариуцлах хүлээлгдэг тэрийг шийтгэдэг тогтолцоотой болох хэрэгтэй гэх мэтлэнгийн итгэлцлийн бодит институтыг бий болгох нь чухал байгаамаа л гэдгийг хэлмээр байна. Институцлох ёстой гэдэг энэ саналыг бол яг энэ өнөөдрийн энэ чуулганы үргэлжилж байгаа 2 өдрийн хугацаанд бол би анхудаа сонсч байна. Энэ бол цоо шин санал байна. Тэгэхээр яг энэ ажлыг та нар хотын захиргаан дээр өөрсдөө эхлүүлэх үү? Яг энэ ажлыг эхлүүлэх гэж байна. Жишээ нь 4 сарын 15-нд Улаанбаатар хотын шинээр байгуулагдсан худалдаа аж үйлдвэрийн танхимын та хамтраад бид бас форум зохион байгуулах гэж байна. Одоо том чуулга уулзалт зохион байгуулах гэж байна. Тэрэн дээр бид нар 15 онд хэрэгжүүлэх гэж байгаа бүх одоо худалдаа авах гэж байгаа бүх мэдээлэл, бүх бараа үйлчлэгийг авчиж хувийн хвшлийнхад танилцуулна. Бүр одоо юм булангууд гарган тэрэн дээр одоо бүх мэдээлэл, бүх бараа үйлчлэгийг тавина. Бид ийм зам аавна, бид ийм одоо юу гэдгийг бохир цэврийн шугам аавна, бид ийм одоо зөвлөх үйлчлэг аавна, бид ийм юм аавна гэдэг. Нэгдүгээр ийм юм тавина. Хоёрдугаарт нь бол тэр төр хувийн хвшлийн төлөвлөлийг хэрэгжүүлэх хөгжлийн корпорацийг байгуулах асуудал дээр бид бас ярилцж тохиролцсон. Өөрөөр хэлбэл тэр төр хувийн хвшлийн төслүүдийг боловсруулах, зохицуулах тийм хөгжлийн корпорацийг хамтарч байгуулдаг байна. Хамгийн гол нэг чухал юм байна. Тэрний үгээр одоо энэ худалдаа аж үйлдвэрийн Улаанбаатар хотын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд арбитр байгуулах гэж байна л да. Одоо бол яадаг вэхээр засаг захиргаа хувийн хвшилтийг гэрээ хийчихэд одоо тэрийг биелүүлдэг байхгүй. Хувийн хвшил яаж чаддаггүй. Тэгэхээр одоо энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын арбитрт энэ хажууд бол бид бүртгүүлдэг болох гэж байна тийм ээ. Өөрөөр хэлбэл төр хувийн хвшлийн хийсэн хилцлийн хэрэгжилтийг хяндаг арбитртай болох асуудлыг тавих гэж байна. Энэ өөрөө маш чухал. Энэ урдаж байгаагүй ийм үйл явдал бол. За танд баярлалаа.